Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг булан бүрээс Дэлхийн монголчуудын MJ радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм мөндөд сонсогч, үзэгч та бүхнийхээ энэ үдшийн амрыг ирэн мэдчилье. Өнөөдөр 2025 оны 9 сарын 17-ны өдөр лавг гараг ажил ирж байгаа. За Улаанбаатарын цагаар 20 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хамт шимий жаргаж сонсон үрээтэй Тата Ира нэвтрүүлэг маань эхэлж байна. За радиогийн 20 дугаар студид хөтлөгч Эрика Угна болон найруулагчаар Ангарганаар та бүхэнтэйгээ хамт байна. За Үчимэнд Эрика байна. Үчимэн. Сайхан амарсан уу? Өдрийг сайхан өнгөрөөсөн үү? Өдрийг завгүй өнгөрөөлөө. Төвжрээ эхэлсэн биш тэхөө. Тэгж гин үү? Тэгж гин. Нөгөө дугаарын хязгаарлалтууд зөвхөн цифрээрээ явж эхэлж байгаа тий. Тэгсэн чинь бас нэлээд төвжирч байна. Тэгэх байх шүү нэрэ. За өнөөдөр хоёлаа хоног тоолохоо хэд өдөр мартсан байлээ шүү. Тийш дээ өнөөдөр тий. 105 өдөр үлдэж байгаа. 106 юм уу? Тий. Өнөөдөр чинь 9 сарын 17. Чи 12 сарын 31 хүртэл тоолсон байна. 1 сарын 1 буюу 26 оны яг давтал 106 өдөр үлдсэн байна. Би чи 31 хүртэл тоолж байгаа шүү. За тэгэхээр ингээд хүний амьдралын жилийн 4 үетэй гэж үзэх юм бол эхний 3 үеэ давтсан ингээд үлдсэн одоо 25% руугаа ороод явж байгаа. Ингээд үндсэндээ бидэнд одоо шинэ оны босоо галахад 106 өдөр үлджээ. Шинэ жилч боллоо да. Тий, төлөвлөсөн ажил нь урагштай бүтэмжтэй ингээд хувь дүүргээд ингээд өдрөөр ингээд нэг өдөр хасагдаад шинэ ондоо төхөж байна да. За манай өнөөдрийн Тата Ира нэвтрүүлгийн сэдэв бол хоёулаа лавг гарагт эх орныхоо тухай нэвтрүүлгээр сонсогчтойгоо уулздаг. Тэгэхээр юу ах нь? Монгол омгшил булангаараа уул усны гайхамшиг Овс аймгийн тухай ярилцсанаа. За тэгээд нэвтрүүлгийн уламжлал ёсоор уугна хөтлөгч маань Овс нутгийн тухай сайхан магтуу шүлгийг уншиж өгнө. Сонсогчд маань угаасаа сонсоод сурцаа. 7 хоногтой ганц удаа сонсож байгаа хүлээгээ сууж байгаа хаа. За миний өнөөдрийн Овс нутгийг магтан дуулах одоо өмнөтгэл болох нь гэх юм уу да, энэ шүлэг бол одоо хүн бүхний мэддэг үнэхээр сайхан үг аялгаутай Цэнхэр тэнгэрийн орон гэдэг дууны шүлгээр Овс нутгаа магтан дуулж эхэлье гэж бодож бэлтлээ. Энд чинь нэг дууны үг шүү дээ тий. Дууны үг жавхлан дуулдаг. Үгийг пүрэвсрэн, аяыг пүрэвсрэн. Хоёр өөр пүрэвсрэн. Мундаг сайхан залуучууд бий дээ. Энэ хоёр үний дундаас ч одоо олон сайхан уран бүтээл гарч байгаа да. Ингээд Овс төмний болон энэ шүтэн одоо бас л дээгүүрт ирэмтлэгдэг энэ сайхан сонсох дуртай дуу маань Монголын олон хүний бас зүрх сэтгэлд аюу гой хүрчихсэн байдаг. За найруулагч маань аюу гой зураг тавьсан байх шүү. За. Тэгээд энэ сайхан шүлгээр нэвтрүүлээ хэлье хоёлаа. За чих тавин сонсё. Цэнхэр тэнгэрийн орон. Сүрлэг харихраа торгон салхи хазар илбээд сүүн давлгаатай увснуур нь толдон мэлтийгээд зүрхэн юудан уул эцгийн суудлаар ханхаагаад зүүмэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралцаад тийм л нутаг даа миний цэнхэр хязгаар тэнгэрийн деваачин миний унсан газар ижимийн сэтгэл шиг цагаахан зон олон энэ биений минь үл тасрах юм нутаг минь ээ. Үүлэн нүмерэг газрын ингээр зурглан нүүгээд үдшийн намхан шивсэнд залуу ухаас алхлаад үнний төлөөх өвгдийн сургаалыг түүх хүрнээд үлгэрийн цэнхэр орон минь бодол эзэгнэн оршоод ийм л нутаг даа миний цэнхэр хязгаар тэнгэрийн деваачин миний унсан газар ижимийн сэтгэл шиг цагаахан зон олон энэ биений минь үл тасрах юм нутаг минь ээ. Аргалын утаа уугжил байдаг тэнд гэр минь бий. Алтай уулсан дүнхий жил байдаг тэнд бодол минь бий. Шаргал талын хөлтөө найранд уянга минь бий. Сайхан нутгийн ширхэг чулууж зүрхэнд минь бий. Тийм л нутаг даа миний цэнхэр хязгаар тэнгэрийн деваачин миний унсан газар ижимийн сэтгэл шиг цагаахан зон олон энэ биений минь үл тасрах юм нутаг минь ээ. Намартаа найрын дуунага намжиж үзээгүй. Наран шингэх нутагт минь төлийн дуу тасраагүй. Холоос гүйдэлтэмэр хаврын уянгтай янцгаасан. Хонгор өрсийн минь инээд жаргал далтан зангилсан.
Ийм л нутагт миний цэнхэр хязгаар Тэнгэрийн деваачин миний унсан газар ижимийн сэтгэл шиг цагаахан зан олон энэ биений минь үл тасрах юм нутаг минь ээ. За баярлаа. Үнэхээр гайхалтай. Баярлалаа угнаа. За баярлалаа. Манайхан ч угнаа минь шар ус бостол уншиж шүү л гэд бичээд орж ирээд. За баярлалаа та бүхэндээ. За ингээд Овс аймаг маань анх 1925 оны 11-р сарын 21-ний өдөр Чандман уулын аймаг гэдэг нэртэйгээр байгуулагдж аймгийн төвийг нь Улаангомд суурьшуулж исэн юм байна. За. Газар нутгийн хэмжээ нь болохоор 69585 км² нутагтай. Энэ нутгийнхаа хэмжээгээр болохоор дэлхийд 119-т жагсдаг гүрж байна штэ. Жоржиа гэдэг. Тэднийхтэй бол яг адилхан байлээ шүү. За гүрчтэй газар нутгаараа адилхан ижилхэн. Тий. Ийм том аймагтай. Их орн минь ингээл бодохоор л гоё шүү тий. Тий штэ. За тэгээд хүн амын тоон бол 84000. Аймагт Овс аймагт болохоор ойрт Монгол угсаатан зөнхөлдөг болохоор хил аялгау, соёл, зан заншлаараа ер нь бол маш их алдартай. Мөн түүнчлээ одоо төр нийгэм, урлаг соёл, спортын, шинжлэх ухааны, бизнесийн салбарын олон алдарт цуутан төрснөөр бас алдартай нутаг. Тэгэлгүй яах вэ? Энэхүү одоо энэ ойрт Монгол угсаатан зөнхөлж ийн гэж шүү дээ. Ер нь бол нөгөө ховдтой залгаа шүү дээ. Ховд ч юм бол олон угсаатны аймаг гэж явдаг. Тий, олон юм. Овсын хувьд болохоор ойрт Монголууд болохоор 84.6%-ийг нь эзэлдэг юм байна. За. Энэ дотор болохоор 4-д 42%-ийг нь Баяд Стан болохоор 34%-ийг эзэлдэг. За тэгээ Хотон болохоор 7.4%, Халх 15%. За тэгээ үлдсэн багахан хувийг нь болохоор Мянгад, Өөлд, Загчин ястангууд тус эзэлдэг юм байна. За. Манай мэ бол Овсын баяд шүү дээ. Бас үнэхээр уул усны деваачин болсон сайхан нутаг байсан та ялцчихгүй. За ингээд өнөөдөр Овсын сайхан цэнхэр хязгаараа тэр сайхан уул усны деваачин болсон нутгаа магтан дуулах гэж байна. Тэгэхээр манай Овс нутагт төрж өссөн, Овс нутагт ажиллаж байсан амьдралын дурсамжин шингэж үлдсэн тий. Дотооддоо болон гадаадд суугаа энэ сайхан нутаг оронтой хувь заяагаа ажил үйлсээ холбож байсан хүмүүс маань холбогдорой. Дээрээс нь өөрөө тийм дурсамжгүй бол тийм сайхан дурсамжтай хүндээ бушуухан шиг дуулгаад бас холбогдуулаарай гэж хүсэж байна. Ингээд хоёулаа шууд эфирийн хувцсыг зарлаад цааш нь үргэлжлүүлээ тийх үү. За манай шууд эфирийн хувцс 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохвол 77 77 88 30 дугаар утас эфир дээр нээлттэй байгаа шүү. За баярлалаа. За тэгээ энэ Овс гэдэг энэ аймгийнхаа хамгийн том нуурынхаа нэрээр нэрлэгдсэн шүү дээ. Тэгээ энэ Овс гэдэг үг чинь өөрөө болохоор ув гэдэг нь гашуун гэсэн утгатай. Суу гэдэг нь ус гэсэн үг. Увсуу гэж бичдэг ч тийм Монгол бичгээр. Тэгэхээр нийлэхээр бол нөгөө шорог ус гэсэн утгатай түрэг үг юм бил. Тийм түрэг үгнээс үүдэлтэй гэдэг. Хяргас нуурыг бас тэгдэг. За чи сонсогч холбогч шууд аваад хоёлаа бит хоёроос илүү гоё танилцуулгатай ч байгаа юм билүү юм. Харин хоёлаа заримдаа нөгөө ярих юмгүй үлддэг тийм. За явъя. За. Эмжил радио таныг сонсож байна. Үчимэн төргий. За үчимэн дээ. Үчимэн. За. Би өөрөө өвсөд төрсөн. За. Тэгээд ерөөдөө Баян хонгорын бир. Тэгээд анх Баян хонгорт очиод ус хоёр ингээ харьцуулж үзэхээр яалт ч хүн ус гэдэг зүйлээр нөгөө бахах сэтгэл өрөнд төрсөн. Тэгэлгүй яах вэ төрж өссөн нутаг гэсэн юм чи тийм ээ? Тэгээ анх нь Баян хонгорт очиод ингээл анх сэтгэлдэлхээр нэг ингээд анх Баян хонгорын бир болоо очиод л ингээд нэг амар шороошуулсан газар байсан. Баян хонгороо. Тэгээ би тухайн суманд очиод нөгөө усын гэдэг хүн байхгүй. Тэгээ ганц усын бэрэн болж очиж ийсэн. Тэгээ холын аймгаас гэрэлсэн гээд манай нөгөө нөхрийн талын намайг амар тус хэлсэн гэх юм уу? Амар эргээр сүлээж явж байсан. Тийм байна тий. Хос хэлсэн биш үү? Усын сайхан нутаг орны бүсгүйчүүдийг хамгийн их ажилтай, анкиатай, аривч хямгч гэдэл магтдаг шүү дээ. Онцлог нь. Тэгээ манай нөхөр болохоор өөрөө нөгөө Баян хонгорт очиж ийсэн. Уснуунд анхороод амар айж ийсэн. Тэгээ уснуур болохоор ингээд явах тусмаа ингээд хөлийн шаагаар татаад тэгээд эргээсээ ингээ холдох тусам ингээ зөвхөн хөлийн өвдөг тэгээд дээшээ нөгөө бүр харагдахгүй болоод бэлхүүсээр явахаар бүр ингээ эргээсээ ингээ хол байдаг гэсэн аахгүй. Тэгээд бурхан миний нөгөө
дууддаг бараг л бүхэл бурхан бодтойгаа дуудаад ямар амар юм бэ гэж. Би ер нь говийн хүнээ надад уснуур чи ямар аимшигтэй юм би анх ороод надад амар санагдчих. Ястаа гашуу шорвог шүү те. Тийм шорвог тэгээд холдох тусмаа нуураасаа холдох тусам нөгөө гүнзгий болдог нөгөө говийн хүмүүс нөгөө нуур байдгүй газрын хүмүүс болохоор амар илүү амар вэ. Нуурын гүн рүү яваад байгаа юм байна те. Тэр бол тэгэл нэг усад өөр нутгийн хүмүүсээ ингээд авчирхаад анх удаа нөхөртөө нөгөө ус нутгаа танилцуулахад амар багтан сайхан байсан. Би байнга очдог байсан болооч дэрүү нэг засал болсон зүйлээ. Өөр хүмүүс танилцуулахаар нэг усаар их бахархах байсан. Тэгээ ерөнхийдөө манай ус аймагт чи үндэстэн маш олон үндэстэн зохицолдог. Автом баяд дөрүүд гээд ерөнхийдөө ус аймгийн шилжихийг хүмүүс ингээд сонсчоод амар доромжилдог байхгүй юу? Ингээ амар санаа яриатай гэдэг. Би хүмүүсийг уриалахаар битээ тэгээч. Эсвэргээрээ тэр хүмүүс чинь үндэснийхээ өв соёлоо тээж үлдчихэж байгаа. Хотод ирсэн дүүнэрийг ч гэсэн битгий гадуур хараа. Тэр харин ч ямар гоё юм бэ гэд эргээр хүлээж аваад аль олох нөгөө үгийн баялаг өгсүүдийн битгий нөгөө ингээд өөрчилж гоочлаад нөгөө усын хүүхдүүд одоо ингээ хотод олж хахад амар хэцүү байдаг байхгүй юу? Аялганаас болоод амар шоололдог. Тэгээ одоо нэгдүгээр курсын дүүнэр мань ирж байгаа болол та нараас эргээр хүлээж аваад битгий шаалаарэ. За баярлалаа танд. За холбогдсон баярлалаа. Дуусаа бахархан магтанд олсон танд баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэй. За түүх 1686 онд Ойрд Монголын их хаан Галдан бошигт хархираа голоо сууг татуулаад Увс нуурын хотор 3 тэл, Арсай, Мянган бэл, хар толгой, бор үзүр зэрэг газруудад тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдж улмаар Улаан гом сумын одоо Улаан гом хотын анхны шав тавигдсан гэж үздэг юм байна. Өөх ямар ажилтай юм бэ ингээд яг сууршиж эхэлсэн. Сууг бүр татуулж байгаа дөө. Аха. Мондөг юм бэ. За ингээд 1871 онд Чандман уулын орчимд Дичин Равжаалан хөндийн анхны датсан болох Лүүжин датсан байгуулагдсан нь Улаан гомын хүрээний анхны суурь болжээ. Лүүжин датсангийн дэргэд цогчин дуган олон сүм баригдаад лам хуургууд олноор шавлан сууснаар Баян Чандман уулын хошуу байгуулагдаж хошууны тамгын газар төвлөрснөөр за ингээд бүр Улаан гомын хүрээ нэртэй юм том суурин газар болсон байна. Аха. Энэ хүрээ нь штэ сүсгтэй олны дунд асар их тийм нөлөөтэй болоод 1915 онд 1500 орчим лам ургатай болоо заяа. Дөрөвдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь бүр ингээд хошууны төр шашин одоо засаг захиргааны төв болтлоо ингэж өргөжин тэлж исэн. Ийм түүхтэй суурин том эртний түүхтэй байгааз. Тийм байна. За энд нэг сонсогч холбогдож байна. Энэ сонсогчоо авчаад би өргөжлүүлээ. За. Эмжил радио тэнийг сонсож байна. Үчимийн төргий. Баярлалаа. Үчимийн төргий. За өнөөдөр уул усны гайхамшиг Увс аймгийн тухай ярьж байна. Тийм байна. Сайхан байна. Нутгийн маань тухай ярьж байна. За. За манай нутаг ерөнхийдөө үүсэл хөгжил бүх юмнуудын таяр айгуу сайхан ярьж байна. Тийм бас ярьж байгаа бол баяртай байна. Тэгээд нутаг маань ер нь бол миний хувьд бол бахархал бахархтай юм ерөнхийдөө бол ичээ одоо юу гэдээс уламжилж ирсэн биднээс одоо хамгийн их одоо хаа хол газраас дайрч очдог тийм сайхан газар байдаг. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол хүмүүсийн одоо гадаад дотоод яваад тэгээд дээрээс нь одоо ингээд хол газар нутгасаа хол байх бол ерөнхийдөө манай нутгийн нэг юм байна л да. Нэг дэмждэг. Бас нэг юм хийжээвэл талхыг нь ч аваад хэрэглэх дуртай ч гэдэг юм одоо нэг тийм зан чанар байдаг. Тэрэнд нь би бас баярлаж одоо бас багтж явдаг. Тэгэхээр нутгийн онцлог гэх юм бол манай нутгийнх нэг тийм бас авмаар сайхан чанар байна. Бас
ахмадуудаа хүндэлдэг аав ээжигээ бас харьцангуй сайхан юу яадаг бас нэг юм гэр бүлсэг нэг тийм дотн тийм сайхан юм хүмүүжлийг бас бид нартай болгосон юм болов уу гэж би ер нь одоо энэ нийгэмд гарч байгаа янз янзын тэрэг төв гэл ингээ халаад ингэж байж ингээд нэгнийгээс айж мэддэг ахмадуудаа хүндэлдэг ч гэдэг юм уу тэр талдаа бас их сайн байдаг юм байна да гэж одоо өөрөөсөө одоо харахаар одоо тэгжэл бодогдож байна. За баярлалаа танд. За баярлалаа. Баярлалаа. За үчиг сайхан өнгөрүүлээрэй та амжилт хүсье. За баяртай. За сайн нэг нэгнийг хүндэлдэг одоо маш их юу гэсэн шүү дээ дэмждэг гэд тэгсэн чинь гинт нэг юм санаанд ороо нөгөө баяд ястан чинь юу яадаг вэ нөгөө эмэгтэйчүүд ихэнх эрэхт ястай гэд эмэгтэйчүүдийг хоол цайныхаа дээжийг өгдөг энэ төргээд бас нэг тийм байдаг баха. Миний хувьд бол тэр нөгөө нэг аялга байна шүү дээ тий хэл ярианы аялга. Эн чинь өөрөө Монголын язгуур аялга шүү дээ монгол хэлний. Халах аялга гэж байгаа. Ойрд буюу баруун аялга гэж байгаа. Өөр чинь хаашаа хашаалын өөр монгол инээтерэ буураад мораад гэдэг энэ чинь монгол хэл чинь зөвхөн халах хэл биш байхгүй тий. Дархад аялга бас байгаа. Тийм. Тэгэхээр чин дархад аялга чинь мөр дэх хэл мэлч аялга ч гэдэг л нэг тийм бас онцлогтой. Ямар ч тач онцлогтой. Тэгэхээр энэ чинь ингээд бүгдээрээ нийлээл монгол улсын хэл байхгүй тий. Тэгэхээр чи энэ одоо энэ хэл аялга маань яг түрүүний хэлдэг өв соёлын тээгч нар байхгүй. Тэгэхээр бид нэр шоолж гадуурхаж элдв энс оногонд оруулах та биш. Энэ өв соёлын тээгч нар бас нэг монгол гэдэг нэрийг нэг одоо бүрэлдэхүүнийг дээш нь өргөж яваа эртний ийм сайхан аялга өв соёлоо тээж яваа хүмүүс гэж. Надад бас их сонирхолтой санагдчих шүү дээ. Ингээд хоорондоо яг тэр аялгаараа ярихаар тэг хөөрхөн айгуу гоё идэл та. Хоорондоо аялгаараа ярихаар хажууд нь сонсоод бол би бол юу гэж ойлгохгүй. Айгуу гоё тийм аялгуулга гэдэг шүү дээ. Тий. Бүр ингээд зүгээр юм ярьж байгаа биш. Айгуу тийм аялгуулга нэх гоё. Надад үнэхээр гоё. Тотн гоё санагддаг шүү. За хоёлаа ингээд мэдээлэл үргэлжлүүлээд гэх юм. За ингээд 1900 сонсогчд олон орж ирээд ивэл гялс нөгөө мэдээллүүдээ товчхон хүрдээ явуулсан шүү дээ. Хамгийн гол нь цагтаа бүсээ гоё магтаж гоё бусаддаа ийм гоё мэдээлэл төвөх гэж байгаа хүмүүсийг бас боломж олгож байгаа надад утастай байгаа болохоор тийм ээ. За ингээд 1931 оны 2 сард улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинжилээд Чандман уулын аймгийг энэ том аймгийг Увс ховд гэсэн хоёр аймаг болгож хувааснаар Улаангом нь Увс аймгийн улс төр эдийн засаг соёл боловсролын төв болон өргөжин тэлэх эхэллээ тавьсан. Тэгээ нэг хэсгийг нь ховд руу юу яасан юм бэ те? Ховд аймаг руу одоо шингээсэн гэх юм уу? Тий. Ер нь бол энэ тогтоол нь 1925 оны 11 сарын 21-ний өдөр батлагдсан юм байна. 4-р тогтоолоор. Ингээд энэ тогтоолын агуулга нь аймгийн эрх барих газрыг аймгийн захиргааг сонгон байгуулж Дөрөвдийн аймгийн хуучин нэр болох Дөрөв Далайхан аймаг нэрийг халж Чандман уулын аймаг хэмээн нэрлэж төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ гэж. Ингээд сая энэ жил 100 жилийнхаа тэмдэглэсэн тийм байна. Хэвээ энэ жилийн 100 жилийн байна. Сүр дөөлөнтэй. Сүр дөөлөнтэй. Эмцэгттэй. Зохион байгуулалттай их гоё болсон. Яг зөв тийм ээ. Сайн сайхан болгоны л жишээ боллоо. Тэгсэн. Хэвээ жинхэнэ үлгэр жишээ 100 жил болсон. Тэглээ. За. Тэгээд хэдэн оноос Увс аймаг гэж нэрлсэн юм бол? Увс аймаг уу? Тий. Ахлаа Чандман уулын аймаг гэсэн. Тэгээд 4-ийн аймаг болсон. 1931 онд Чандман уулын аймгийг 2 аймаг болгоход нь Увс гэдэг нэршил өгөөд 16 сум 150 багтаагаар ингэж засаг захиргааны нэгжийг хуваарлж ирсэн юм байна. За газар зүйн хувьд биш үү? Ер нь бол 60% нь хангаан бүс. 40% нь болохоор говийн бүст хамаарагддаг юм байна. Хамгийн өндөр уул нь бол хархираа хайрхан 4116 м өндөр. Хархинаа уур амьсгалын хувьд болохоор ер нь бол их нуруудын хотгор Алтай нурууны салбар уулсын бүсэд оршдог учраас жинхэнэ их газрын эрс дэс уур амьсгалтай өвлийн улиралтай болохоор бүр хасах тавь үрдэг. Маш хүйтэн. Тийш үү. Монгол орны ер нь хамгийн хүйтэн цэгүүдээ нэг шүү дээ. Тий. За зундаа болохоор бас нэлийн хаалт юм хэлээ шүү дээ. Одоо ингээл Увсад цас орж ивэл маргааш нь Улаанбаатар цас орно. Увсад бор орж ивэл маргааш нь Улаанбаатарт бор ордог. Тий, Увсад их халж ивэл хэд хоногоос хотод хална бас тий. За Увс аймгийн нутгаар Тис, Нарийн, Завхан, Ховд зэрэг нөө том голууд урсдаг. Увс, Хяргас,
үүрэг ачит гихчлэн том нууруудаас оршдгоо. Оо тэгэлгүй яг. Том нууруудтай. Харин би одоо нөө овс явж үзег байгаа болохоор одоо эндээс ингээ уншаал хүмүүсийн стори хараад чиний ярихыг сонсоол ээжээ. За харт ирмсийн болон хавцал боомын бургастай зэрэг аршин уснуудтай. Аймгийн нутгийн ихэнх хэсгээр нь ерөнхийдөө нөө хээрийн цайвар хүрэн хөрстэйдэг бол уулахыг нутгаараа болохоор уулын нугын одоо талын ба хар шорон хөрстэй. Нуурын хэсгэрээ болохоор хөндий газраараа намгархаг элсрэхэг хөрстэй байд юм байна. За ууландаа бол мэдээж ой хөвч тагийн ургамлуудтай нуурын хотгороор болохоор говийн ургамлуудаас их ургадаг гинэ. За тэгээд тий. Одоо увс аймаг маань өөрөө нэг хоёулаа Баян онгорын 3 бүсийн нутаг гэж ярьжсэн шүү дээ. Увс маань бас бүслүүрээр харах юм бол говин байна, хангайн байна, тал хэрн байна, нөгөө мөнх цастай өндөр сардаг харихтууд нь байна. Олон нуурын тэр тал хөндийнүүд нь байна. Үнэхээр энэ одоо уул усны Деважин гэдэг нэр нь бол бараг зогтсон ийм сайхан нутаг бас байгаа юм да. За тэгээд аймгийнх нь одоо нийт 7 сум нь бол Оросын албаны улстай хэллэн бас ховор амтэн тэгээд их олон шувууд нутагладаг. Тий. Олон нууруудтай учраас. Тий. Хоёлаа нэг өмнөх нэвтрүүлэг нэг ярьж байсан. Овс нуур бол тий газар зүүн хувьд болохоор нүүдлийн шувуудын хамгийн одоо сүүлийн эцсийн зогсоолоо хийгээд морддог одоо хамгийн гоё тийм үржил шимэнд бүрдсэн ийм бүс нутаг гэдгээрээ ЮНЕСКОгийн бас нэг тийм өөртөө тохирсон нэг тийм бүртгэл юунд орцсон байдаг. Тийм тий. Одоо хоёлаа тэрийг бас энэ чинь овс нуур өөрөө гайхам 9 гайхамшигийнхаа нэгээр тодорсон учраас бас ярина. Тэгэлгүй яах. За Овс аймгийн 9 гайхамшигар 2015 онд ер нь бол нэрлснээр нь танилцуулъя. За. Үүнд болохоор Овс нуур, Хиргас нуур ба Хэцүү хад, Алтан элсний дархан цаацд газар, Хан хөхийн уулс, Чандман уулын дурсгал, Гой жүрийн хүрхрээ, Мөнгөд цахир уул гинэ. За тэгээд Дэглийн цагаан уул, Зураагийн улаан хадны зураг зэрэг газруудыг тодруулсан байт юм байна. За энэ тодруулсан 9 гайхамшигаас гадна зөндөө олон гайхамшигуд байгаа. Энд бол аймгаас нь одоо аймгийнх нь одоо засаг захиргаанаас нь өөрсдөө ингэж онцолж тий. Яг л одоо нөгөө шалгаруулсан. Тий, хүний үүслийн үлгий, түүх археологийн олдврууд тэгээд түүх соёл өв угсаа бүгдийн тал талаас нь харж ижил энэ сайхан 9 гайхамшигыг тодруулсан байгаа тийм ээ. За эхнийх нь Овс нуур. За Овс нуур гэдэг бол одоо өөр ингэсэн домогтой, өөр ингэсэн дуутай тий. Одоо ингээд зүгээр нэг жишээл татаад ярихад наадмаар Овсын бүх төрүүлэл ингээл гараад ирэхэд тэр даяараа стичон даяараа Овс нуур ингээл дуулагддаг тий. Яг тийм. Ийм сайхан тэр нутаг усанд төрсөн тэр нутаг усыг дотроо хөндлөн биширч хайрлаж одоо хүн болгоны шүтэн болсон энэ дуу бол өөрөө Овс нуур үлээ. За дархан цаацд Овс нуурын дархан цаацд газар Улаан гомоос ирэхдээ 30 км-ийн зайтай байдгийг. Ерөөсөө л хажууханд байгаа. Ойрхон юм байна тий. Тэгээ түрүүний сонсогчийн нөгөө нутаг усаа гоё бахархан ярихдаа хэлжсэн. Нөхөр нь очиод нөгөө эргээсээ ингээд яваал гэсэн чи бүр ингээд гүн рүү нь яваад байгаа мөртлөө усны төвшин тэнхилэг нь яа ингээд ижил төвшөнд байгаад байсан гэдэг би өмнөөс ярьжсэн. Яг энэ тэгш налуу байхгүй. Айгүй гоё. Харин чи ясны хэртэд ярьжсэн тий. Гэхдээ болгоомжтой байгаараа гэдэг. Одоо ерөөлгүй юм ярьж гин гэж бодохгүй. Гэхдээ л амтай шүү, жилд нэг хүн авдгийн шүү гэл тэргээр би аял зугаалал явж байгаад хүмүүс анхааруулж байгаа юм тийм байдаг байхгүй. Гэтэ ер нь бол яг нь ирэг дээр нь ингээд хүүхдүүдээ нэлээд сайн хараа хамгаалттайгаар тоглуулахад боломжтой. Маш тохиромжтой юм тий. Эхний 50 м инээ тэр бол асуудал үнэхээр сайхан гоё. Тэгээ нөгөө 50 м гэдэг чинь тэгвэл нэлээд юу юм биш үү? Тийм. 5 м дотор тоглоход л болох юм шүү. Ер нь бол болно. Ер нь бол аягүй гоё юм гүйхэн тэгш налуу юм гоё гадаргуутай байхгүй. Дараа жил явах юмсаа. Тэгээд асар шорвог энэ өөрөө бас эмчилгээний зөрүүлтэй гэж ярьдаг. Асар олон зүйлийн загсыг өөртөө агуулж байгаа. Асар олон зүйлийн одоо усны ургамал, элдв бензин ан амтныг бас өөртөө татаж нутагшуулсан ийм айхтар сав газаргаа Монгол улсын эзлэгүүнээр номер 1-т ордог нуур шүү дээ. За Овс нуурт тис, нарийн, хархираа, түргэн, хөндлөн, сагил, боршоо, хандгайт, торхилог зэрэг их бага нийлсэн 38 гол цутгаж тэтгэж байдаг юм байна. Тэгээ нэг гадагшаа урсгалтай илүү. За сүүлийн 100 жил нуурын ус нэмэгдэх төлөвтэй байгаа гэж шүү. Ааха. Ямар сайхан юм бэ те? Харин тийш дээ. Овс нуур далайн төвшнөөс дээш 759 м буюу Төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд
гадагшаа урсгалгүй их нууруудын хамгийн нам цэг бөгөөд дор нь өмнөд Аз, Австрали руу нүүдэлдэг нүүдлийн шуудын амьдрах орчны нэгээх нь том орон зай юм аа гэж. Яг. Харин энэ гадагшаа урсгалгүй ойрдтэй нөө ойрын жилүүд бороо ихтэй байгаа болохоор бас төвшин нэмэгдээд байгаа юм бах та тий. Гоё юм бэ яасан. Нуурын хойд үзүүр нь Орос улбаны улсын бүгд найрамдах Товоо улсад оршиж байгаа. Хойд үзүүр нь. Тэгэхээр хил дамсан байх нь тийм ээ. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст Тэнгисийн үлдэгдэл ээжээ гэж. Би бас ховдоо боддог. Хяргас нуур маань Увс аймгийн төв Улаангомоос Улаанбаатарын зүг рүү 100 км-т байдаг байхгүй юу? Увс нуур маань Улаангомынхоо одоо хойд талдаа 30 км-ийн зайд байгаа. Тийм, ингээд чи үндсэндээ Увс Хяргас хоёр нуурын хооронд 100 орчим км-ийн л одоо зааг байгаа байхгүй юу? Гэхдээ одоо энэ эртний давстай Тэнгисийн үлдэц гэж байгаа энэ хоёр одоо бол хоёр нуур маань тухайн цагтаа нэг байсан байна гэж би боддог. Магадгүй шүү. Яагаад гэхээр би энд нэг уншижсэн юм аа. Би энэ уншснаа түрүүн хайгаад олсонгүй. Оросын нэг судлаач байгаа байхгүй юу? Далайн нуурын ус шинжиж судлаач юм шиг байгаа. Энэ хүн социализм үед Монгол улсад ирээд Хяргас нууран дээр судалгаа явуулаад Хяргас нуурын урталт нь нэг юу гэдгийг одоо илсэн уул гэхүү те уул байлгүй яхав те ингээ харахад нөгөө дунд говийн цагаан сувраг шүү дээ те яг тэрэн шиг юм шаварлаг тогтцтой байхгүй юу тэгээ тэрэн дээр ингээд уйлсан ийм атрат ийм юу те уй одоо юу гэх юм даваргуудтай ингээ харахаар тэгэхээр тэр нөгөө Оросын судлаач шинжээч маань юу гэж хэлсэн бэ гэхээр тэр нөгөө хажууд нь байгаа уулын уйлсан даваргуудыг хараад энэ усны төвшнгөөр ингэж цохигдож илэгдэж үүссэн орон байгаа болохоор одоо байгаа төвшнөөсөө дээшээ 110 метрийн өндөрт байхаар усны төвшөнтэй цагтаа тийм байсан байна. Уулаар найцуулалт гэсэн тийм судалгаагаа танилцуулсан байдаг байхгүй. Энд ч бас үнэн байх. Би 2 жилийн өмнө Ховд аймгаар орчоод Увсаар дайраад Хяргас нууран дээр хончоод Хяргас нуурын иргэн маань өөрөө нөгөө далайн юм юу хөөс хайдсан шүү дээ тийм нуурын усны энэ хөөс нэг гатхаараа нэг юм өндөгний цаас байдаг шүү дээ тийм өндөрний хайрцагны цаас тэр шиг ингээ гат орчдөг байхгүй юу. Тийм үү. Тэр яг эргийн тэр цохилж байгаа тэр хөөс нь ингээд гатаад ингэхээр тийм болоод тэгээд тэр дотор байгаа том толгойтой юм загас энэ төр байдгийг тэрний ингээ ясмас нэг байж л байгаа. Гэхдээ наашаага ингээ засмал зам руу явж явах замд хүртэл тэр өндөгний хайрцаг шиг тэр цаасан юу шиг юм хэлбэртэй замд байж л байгаа байхгүй. Тийм үү. Дагаал энэ. Тэгэхээр чин тэр Хяргас нуурын ус ингээд хэдий хэмжээний мянган жил сая жилч байдгийн те ингээд одоогийнхоо төвшинлөө ингээд татарч явсаар гад эргийнхэн тэр хөөснийх нь үлдэгдэл тэнд гацсан байгаа тийм шүү дээ бүр. Хүш тэгээд наад хөөс эрг гэснээс нөгөө Хяргас нууранд чинь нэг тийм махчин амтан байдаг байсан гэд нэг яригддаг үлээ. Одоо ч байхгүй тийм байдаг байсан гэлөө. Яг зүгээр юм тогтоогдог нотлогдог үлдээ. Гэхдээ 1800-аад оны сүүл үед 1900-аад оны үед Оросын бас нэг хэдэн судлаач нар Хяргас нууран дээр эрэг дээр нь маш том амьтны хевлэр явсан уулан мөр байна. Дээрээс нь үл мэдэгдэх амьтдын тийм яс ихтэй байна. Идүүлсэн, бариулсан. Тэгээд энэ дараа нь ахаад ирэхэд чулуун байрнаас ингээд хүн зөөгний хөдлөхийн аргагүй ингээд чулуунууд байрнаасаа гулсан төргсөн маягтай юм ор мөр үлдээсэн байна гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үед чинь нөгөө монголчин ямар засмал зам битэл техник орж ирэх байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ нууранд асар том амьтан нуугдж байна. Гэсэн тийм дүгнэлтийг хийгээд явсан юм байлээ. Саяхан гэхдээ бас Оросын телевизээр Монголын Хяргас нууранд ийм олон сая зуун жилийн настай ийм шинжлэх ухаан тогтоогдог авраг махчин амьтан байна гэсэн нэг тийм нэвтрүүлэг явж исэн. Тэгсэн чинь энэний дагуу 1980-ад оны үед бас Оросын хідэн шинжээ судлаач нар ирж бас судалж исэн юм байл. Хяргас нарыг уу? Тэгэхэд одоо барьсан загсан нь штэ. Том махчин амьтанд бариулсан тийм сорив орны үлдэцтэй байна. Гэдэг тий өөрсдийнх нь тэмдэглэл төр байд юм байна. Тийм үү. Тэгэхээр тэр Увс нууранд болохоор бие биенээ барьж иддэг тийм том төрлийн тийм махчин загас бол байхгүй гэдэг нь бол тогтоогдсон ч гэдэг юм. Тийм мэдээлэл үлдээсэн байт юм байлээ. Саяхан штэ бас нөгөө үүрэг нуурын үлэмж бишт ингээд. Тийм би бас тэрийг бас хоёр анги цоврал тийм баримтат кино хийгдсэн штэ. Харин тийм гэсэн. За. Тэгээд одоо тэр содном дорж гээд байгаа тэр соол гэдэг юм бид нар манай найз ахгүй юу. Бид нар нөгөө цагдаа гэх тийм онж ав. За. Тэрнтэйгээ
төгсөлтийн 20 жилийн ойгоор уулзаад ингээд сонирхсон чинь байгаа шүү. Гэж тэгжсэн. Тэгэл өнгөрсөн. Батлагддггүй домог л гээд тийм л. Яг янз янзаар ярьдаг. Би бол нэр байгаа ч юм болов уу гэж бас бодоод байгаа шүү. За энэ сонсч холбогдож байна. Эмжил радио тэнийг сонсч байна. Өчи минь төргий. Өчи минь төргий. За. Хаяад үүдтэй. За. Би 21 онд яваад баян үлгийг яваад овсоод ачит нуурын зургийг аваад араадад бол бэлгэлсэн байгаа. Ханд байна уу, хаана нэг байна уу мэдэхгүй. За хэлэхэр чинь л одоо анзааръя л гэж бодлоо. Анзаараагүй сууж байна. Нэг ачит нуурын зураг юм уу? Тий. За. Ачит нуурын овс талын ирэг дээр нь гарч хонж ирсэн юм би. Юуруу өмнө ховц руу явахад замын хажууд. Тэгээд тэр зураг дарчаад амжгаа хэн ундрах хоёрын урилгаар очиж би бас нэг шагналлах юм авсан ба тэгтээ очиж би зураг бэлгэл тэр зураг бэлгэл. Ямар гоё. Дараа хот. Тэгэд би чинь 18 онд зүгээр аялснаа л ярил зүгээр 18 онд зүгээр ховдоос овсод очиж ирсэн. Тэгтээ хэцүү хад хяргас нуур овснорыг үзэж ирсэн. Тэгээд дараа нь тэгсэн чинь тэр аймгийн төвдөр нэвжсэн Оросууд айгүй их явдаг байсан мөлий. Тэгэхээр чинь коронавироныг өмнө юм чи Оросууд их орж ирдэг байсан юм билээ. Тэр байцаа бол захмахтай нь өрөвлөр 8 хийдэг байсан шүү дээ. Оросууд айгүй их явж тэгээд хоолны газар байна уу энэ гэсэн. Та нар тэгээд хаавар орж ирдэг ингээ би Оросууд асуусан чи ургаа л гэдэг байхгүй тэр чинь. Тэгэхээр энэ одоо эдгээр Оросуудад ургаа гэдэг нь ямар газар хэлээд байгаа юм чи үүрэг нуур гэдэг нэг гоё газар байд юм аа. Үүрэг нуурын тэрүүгээр тийм бас нэг удирдлагын нэг бомб гэдэг тэрүүгээр орж ирдэг. Тэгээ би за үүрэг нуур гэдэг газар байдаг юм да. Тэрийг мэдэж авандаа бас ч үзэндээ гэж бод. Тэгээ би тэр сүүлд нь 21 онд явахдаа тэр ачт нуур дээр хоноод хойшлоод үүрэг нуурын ирэг дээр хоноод үүрэг нуурын ирэг дээр үүрэг нуур ч юм бол харин наад овс ачт нуур хоёрыг утгад огцом гүнзгий штэ цэнгэг устаа. Гэхдээ тунгалаг устаа бас давстаа. Тий. Айгүй шүү тий. Овсноор хин ачт нуур хоёр ачт нуур бол илсэн эрэхтэй юм билээ. Бидний тэр машин явдаг. Сол өрсөтэй тий. Хичнээн явсан ч гэсэн яахгүй байгаа. Нэг дэше болтгүй. Овсноор бас тэгдэг. Би бас хар овсноор гэдэг үлгийн суманд байдаг тэр нуураар насчихсан да мэдгүй мэдгүй. Мэдгүй яхаа урд байгаа. Тий урд байгаа тий. Тэр нуур болохоор бас орно тий. Гэтэ айх тэр бас ийм намаг шавар шиг тий арьсан сайн юм юутай ингэдэг тий. Намаг рахаа. Би тэгээ одоо тэгээ овсноор үзвэл тэр алтан эсийг нь үзье гэж бодоод байгаа юм да хамгийн гол нь хойно байдаг гэсэн. Дэлхийн өмсгийн хамгийн хойно төрж орсон эс гэж ярьдсан байлээ. Тэгж ярьдаг. Тэгэл үүрэг нураасаа усаар дайраад иржсэн да. Ахаад хяргас нур ороод иржсэн. Тэгж явж ирсэн тий. Хяргас нуурын шумуулч бас л эвгүй шүү дээ. Намайг яг явж байхад бол шумуулууд гайгүй таараагүй. Сүүлд 21 онд бол Овсноор дээр шумуул аягүй. Тэр чинь жил болгон бас байдаг юм. Янз байдаг. Жил болгон бас нэрээ бороо шороноос хамаарад ундаа идэх гэсэн. 18 оных дээр шумуул ерөөсөө байгаагүй. Тэгэхээр сүүлд нь 21 онд очсон чинь яг тэр нэг овсноор жуусны ваазаа харалтаа тэр яг нурд очдог хэсэг дээр нь бол их тогтчулсан байлээ. Тий. Айгүй гоё болгосон. Тогтчулаад яг нуурын ирэг рүү ойрхон майхан сайхан бориусгаа байцсан байлээ тий. Тэгээд тэр чинь би чинь бүтэн сайдрын хагсааны орой ирсэн юм аа. Бүтэн сайдрын орой ирж хонсон. Айгүй хүмүүс гэсэн тэр өдөр улаангамд айгүй халуун болсон. Айгүй хүмүүс ирсэн. Тэгээд оройхон тийш болсон бүх хүн яваад өгч ийлээ шүү дээ. Тэгээ усаас ирсэн усууд нь баг ганцаархнаа майхантайгаа үлдсэн шүү дээ. Тэгвэл тэнцээ гоё. Маргааш нь ажилтаа байсан юм байлгүй тэд тэгээ яваад өгд юм байлээ. Өдөртөө усаа гэр бүлээрээ бас ямарцгаад юм байна те. Тий. Нэг сайхан талаар явж байгаад очдсон шүү дээ. Уснууд тий. Тэгдэг. Усад тийм газар явж. Одоо би усад тэр нөгөө үүрэг нуур тоноход тэр усын залуучуудаа таарлцсан. Тэгсэн чинь та одоо ингэж тойрж яваа тэр ам руу гараад тэнд хойд сайгийн хүрхрээ гэж байгаа. Тэрийг үзгээд гэжсэн. Тэгээ би тэрийг үнэхээр үзэж чадаагүй л дээ. Одоо усад үүсэх нэг хоёр чухал хүрхрээ байдаг байхгүй бас тий. Гойжурын хүрхрээ, хойд сайгийн хүрхрээ гэж хоёр хүрхрээ байгаа. Тэрийг л үзэх санаатай байгаа тий. За баярлалаа. Эсийг үзэх санаатай л гэж бодоод байдیں۔ Тий. Ийм л санаатай байна да тий. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. За амжилт хүсье. За. Ачт нуур гэл тэгэхээр бас ачт нуурын мангасын талаар ярих болов уу гэж сонслоо шүү дээ. Яг баян үлгээс овс руу орж ирэхэд ачт нуур тосч авна л да замд. Тий. За тэгвэл одоо хоёлаа дараагийнх нь одоо овс нуураа ярьсан, хяргас нуураа ярьсан, алтан элс гэд сая ярьлаа тий. Тий.
Энэ алтан элсийг нь хоёлаа товчхон ярьчих уу? За тэгээ. За ус нуурын хотгорын зүүн хэсэгт орших бөөрөг дилийн элсний зүүн хэсгийг нь алтан элс гэдэг юм байна. Би нэг очиж үзег болохоор гэдэг юм байна гэж ярьж байгаа шүү. Зөв. Алтан элсийг би ч үзээгүй. Талбай хувьд болохоор ашгүй дээ нэг ч гэсэн юм хоёлаа хамт явж үзье. 177 мянган га талбайг эзэлдэг. Элсэн дороос нь их аван уурсдаг цэнгэг устай гол горих булаг шанд баян бүрдүүд болон элсний нүлт зэрэг гадны нөлөөнд автагдаагүй элсэн манхан эрт дээр үеийн амьтдын үлдэгдэл түүхийн дурсгалыг хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалтанд авсан юм байна. За энд болохоор нөө сөөгөн зөр дигнүүлт үстэн алаг өвс бүхий элсний одоо голцоо ургамлууд ургадсан байна. Хяг сөрхөг аг ганг цагаан борос зэрэг ургамлууд бас ямар гоё юм бэ. Найруулагч зургийг өгсөн байна хараа. Аль байж та би хараа та. Тийм шүү дээ. Ямар гоё юм тий. Нуурын гүний ил шиг юм гоё. Усны долгио мэрэлзаад байгаа юм шиг харагдаж байгаа үстэй. Тийм байна. Өстой гоё юм байна тий. За ер нь бол алтан элсэн дов одоо саягийн зурган дээр харсан чи бүр их ойлгочлоо. Ийм дов толгодлог гадрахтай. Элснийхаа зүүн хэсэгт элсэн дунд орших эрдэнэ толгой, залаа толгой хөх толгой зэрэг нам уулсуудтай. За тэгээ түрүүний хийсэн одоо сөөгөнцөр дигнүүлт үейтэн алаг өвс зэрэг элсний бүлгэмтлүүд ингээ голлдог гэж байна. Тарууг мануул атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарат усны шувууд их ирдэг гинэ. Атигдаахай гэж амтаа хоёлоо Баянгор дээр нэг яригдчихсэн. Тэгсэн тий. Энэ яг ямар амтын юм бол гэсэн чинь нөгөө алагдаах харих уу гэсэн тий. Тийм амтан байдаг гэдэг чинь. Тэр нэг увс нуурын шумуул гэ би түр ярих гэж байгаа. Юу яагаад би нэг уржин жил очдөг байхгүй найзтайгаа. Үгүй очдөг байхгүй гэж увс нуурын дээр цансруу таарад хоёр талаасаа гэр бүлээрээ явжсэн. За. Тэгсэн чинь хоёлоо нэг уулсан юм чинь хоёлоо дундаа сайхан тогооны орхог хийгээд тгийгээд нэг хон аваад тогооны орхог хийгээл би дүү шумал пүү гэл гэр оронгоо гэл орж байгаа ч болдгоо хаяа зөхөж болдгоо тооноор орж ирээд ингээд гачин юм болчих утаамай тавиад нэмэр байдгүй. Тэгээ битгэр чи нөгөө тогооны орхог хийгээд нөгөө нэг юудэнтэй цанцаа ингээд бүр ингээд татаад жижиг юм нэг удаа нөхөртэйгээ тэргээрээ бар ингээд хаалганы нөхөр шагавраар харж байгаа юм шиг ингээд хараа бэйсэн чинь зөхөн дээр хатсан шүү дээ. Йоо, үнэн дайчин тийш муулууд. Яа, өстө 24 цагийн ажиллагаатай шумуул байсан тий. Мундаг байсан шүү. Би нэг хинтэд нэг тийм шумуултай таарч исэн юм да. Оо, сая сонсогч авах гэжсэн чи дасарчлаа. За, та дахиад холбогдорой. Тэр ёстой амар. Яг ингээд жижиг нөхөр ингээд харж байгаа юм шиг харж байсан чинь зохин дээр хатсан байт юм да. Гомдогч шиг одоо үнэхээр эвгүй байдалд орсон шүү дээ. Йоо, яаж байгаа юм бэ ч бүтэн багэлж бүгэлж байгаа ч. Жинхэнэ шумуул ихтэй зун нээжтэй тий. За дараагийнх нь хан хөхийн уулс. За хан хөхийн уулс. Нийслэл Улаанбаатар хотоос 1160 км-ийн зайд аймгийн төвөөс 270 км-ийн зайд алслагдсан оршдог хан хөхийн нуруу. За энэ сонсч болгож байна хоёлаа авчи. За тий. Эмжил радио тэрээс сонсч байна. Үчимийн төргий. Үчимийн төргий. За. Нутгийн тухай ярьж байгаа болохоор догтлоо тарин холбогдъё гэж бодоод. За баярлалаа танд. Би өөрөө уус нутгийн уугуул. За. Хотод амьдраад 25 жил болж байгаа. Тэгээд 1998 онд нутгаас гарч ирсэн. За. Тэгээ 2003 онд хамгийн сүүлд очиж би тэгээд 18 он хүртэл ерөөсөө нутаг яваагүй байжгаад 15 жил. За. Тэгээ 18 оноос хойш би өнөөдөр хүртэл 7 жил дараа л нутаг руугаа явж байгаа. Тэгээд аюу олон яхан байгаа. Гэхдээ би яг энэ харьцаа төргөний уус байдаг тэр нэг бодийн нуур. Тэгээд өөр ховцомд байдаг шаардлагын нуурын тухайд нэрбэл санагдаад харин. За тэгээ бит хоёрт тэр мэдээлэл байхгүй байгаа шүү. Та гоё яриадаг. Тэгээд тэр бодийн нуур нөгөө аймдаас дэше 30 км харьцаа төргөнийхээ уус байдаг байхгүй яг аймгийнхаа дээд гэсэн үг нэгсэн доо. Тэгээ хүүхдээ амралтаар урагшаага гарахаар байдгийг. Бид нарыг нөгөө цуслан дамадаг байхад нөгөө цуслангийнх нь багш нар биднийг аягүй авч очиж тэр бодийн нуурын тухай их домог мөн ярьж өгдөг. Тэгээд тэр юусэн мартагдсан. Тэгээд дээрэс нь тэр шаазгаан уран дээр бол жил болгоно очиж байгаа. Одоо сүүлийн 3 жил дараа нь очсон байгаа. Тэр нь болохоор нөгөө харшилт аягүй сайх. За. Тэгэхээр нөгөө усны найрлага нь ондоо байх нь тий.
Дээрээс нөгөө дотроо юм хамар хорхоотой юм жижигэн юм хорхоотой. Зөв. Тэр хорхоонд ингээ хадгалахаар ингээд өвчин нэг алгаа болдог. Тэгээ хашилт айгуу сайн гэдгийг энэ сүүлийн 3 дүүнер дээрээ туршаад үзсэн. Тэгээд жил болгоомж явж энэ нутгаар байгаа. За ер нь хүн их очт юм болов? Нутгийн хүмүүс бол мэддэм байлээ. Хотоос олж ирж очдог. Нуур нь болохоор хар шавартай. Тэр шавраар ингээд нөгөө нэг бие хоорондоо ингээд тавьж болдог. Энэ удамжил шавартай нуурууд л яг имчилгээний зорилттой байгаа. Тийм байна тий. Тэр дотроо энэ жижигэн шумуу шиг жижигэн амьтантай. Тэрэнд ингээ хадуулж мадуулахаар ингээд уснаас гарсны дараа ингээд улаа дэмцгийг болсон. Тэр нэг захтан ч магтнахгүй. Имчилгээний зорилттой юм байна тийм бах та. Харин тийм юм шиг сүүлийн урмлын харшлыг л нам болгож байгаа тэрийг. Өстой сонирхолтой юм байна. За холбогдсонд баярлалаа танд. Сайхан нутаг усаа танилцуулж магтан бахархсанд баярлалаа танд. Өчиг сайхан гөрөлөө. Тэр өдрийн булгаас ороход зүгээр нүхнээс гоожоод явчихдаг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За баяртай. За өчиг сайхан гөрөлөөрэй. Хүний төрсөн нутаг гэж ёстой хаач байсан сайхан шүү дээ тий. Ялангуяа гэхдээ энэ уул усны дэвэж овс нутгаа магтанд болж байгаа хүмүүс бол үнэхээр сайхан байна. Ялч. За хоёул хан хөхийн улс дээр явжсэн тий. За хан хөхийн улс 2000 онд улсын тусгай хамгаалтанд авсан. За ер нь бол хан хөхийн нуруунд цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалагч юм байна. Тийм байна. Тэгэхээр чин цөлжилтийг бол бас л хязгаарлаж тогтоож байгаа л момдог сайхан хайрхан байна шүү дээ тийм ээ. Тийм байна. За дахиад нэг сонсч холбогдлоо авъя. Тэхүү. За. Эмжил радио тэнийг сонсч байна. Үчи минь төргий. Сайн байна. За, үчи минь дээ. Үчи минь дээ. Би харин танаа яриадаг байнга сонсдог. Баярлалаа. Өнөөдөр манай нутгийн тухай ярьж байгаа болохоор нодогчлаа. За. Би зөвөрөө бас усын онгон хөвгөлтэй. Усын хяргас нуурын хөөнд өгдөг тэр хартинсын амралт гээд. Тэгэлгүй яах вэ? Тэр амралт чи урд нь дээрх үедээ нэг ашаан сүүлсэн байхгүй юу? Би яг тэр хартинсын амралтан дээр өссөн хөвгт юм аа. Манай ээж тэр эмнэлгийн ашаан сүүлийн эмчийн хийдэг байсан. Тэгэл зуны амралтаа бол яг тэр хартинсын амралтан дээр өнгөрөөж исэн. Гоё дурсгалтай. Ер нь бол хөөхд нас нь яг тэр хөөнд хяргас нуурын хөөнд дээр өссөн. Гоё газар л та. Ашаан нь бол үнэхээр хүний биетэй олон төрлийн ашаантай. Одоо ч гэсэн хүмүүс тэр ашаанд нэг очтой юм байлээ. Тэгдэ. Зөндөө шүү те. Тий, одоо бол байнга хүмүүс очтой. Гэхдээ нутагтаа очихгүй одоо бараг 6 жил болчихсон юм да. Сая энэ 100 жилийн ойд яваагүй юу тий? Ажлын шаардлагаар тэгээд явж амжаагүй. За. Тэгээд ямар холбогдоод явсан хартинсын амралтын тухай ярих гэж бодлоо. За баярлалаа танд. За баярлалаа. Танаа хамт бол ажиллаа төсөй. За баярлалаа. Сайхан гөрөлөө. Харт ирмсийн амралтыг яг алгасыг гэж бодож исэн чинь орж ирээ ярьчлаа шүү тийм ээ. За хоёлаа чинь одоо ингээд арга нэвтрүүлгийн цаг дуусж байгаа юм байна. Тэглээ дээ. Хоёлаа хан хөхийн улсаа нэг гэлс ярьчаад тэгээ бусдыг нь дараагийн сумд дээр ярий да тийм ээ. Тэгээ дараа нь бас сумдуудаа сайхан задлж ярих ийм нэвтрүүлгүүд байгаа. За ингээд хан хөхийн уул нь ой мод ус гол мөрөө илбэхтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн зүү хангаа цагаан хайрхан сумдыг нутагт оршдог. Хан хөхийн нуруу нь их нууруудын хотгор руу төрж орсон ус улан хяргас нууруудын хотгорыг заагалж өгдөг юм байна. Харин наадах чи яста гой тогтцсон тий. Ер нь өлөө сэргийлдэг. Тий, хан хөхий гэдэг чинь одоо 6-аас 8 дугаар зууны үед төрөг үндэснүүд Монголын газар нутаг дээр нутаглаж байх үедээ отхон тэнгэр хайрхан уулаас гадна хан хөхий уулыг дахин шүтэж байсан тухай баримт нотлогоо байдаг юм байна. За ийм сайхан өөхтэй сүрлэг сайхан хайрхан байна. Тэр эртний өстө бүр үнэхээр эртний тахилгатай уул байна тий. Ингээ 2007 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хан хөхий уулыг төрийн тахилгатай уул болгосон байдаг.
Өстой эртний түүхтэй юм байна. За ингээд 20 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн хамт чимээ жаргаж сонсон яваатай та таараа нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бол сайхан уул усны деважин болсон овс нутгийг сайхан магтан дууллаа. Ингээд өнөөдөр нутаг усаа сайхан хамтдаа магтан дуулж бас бид хоёроос бэлдсэн мэдээлэлс илүү мэдээлэлээр бас үзэг сонсогчдоо нутаг орноо танилцуулсан та бүхэндээ баярлалаа. Мөн сонсож байгаа, үзэж байгаа нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд манай дараагийн нэвтрүүлэг 21 цаг 10 минутаас хүний л амьдрал нэвтрүүлгээр иргэн та бүхэнтэйгээ уулзах болно. Түр баяртай. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3